бид Бурхны шашнууд бол дахин төрөлт гэж зүйл байна гэж үздэг. Хүн ганцхан л амьдрдаггүй. Ганц амьдрдаг гэдэг хүмүүс тийм ярьдаг. Ганцхан амьдрах орвоо ганцхан амьдрнаас. Хэрвээ гэх юм бол тэрэн шиг одоо буруу зүйл юу муу ойлголт байхгүй гэсэн. Хүн одоо юу гэдэг вэ? Ганц л амьдрдаг байсан болбол бид одоо юу гэдэг бусдаас ялгахдах юмгүй байх байх. Яг тэгэхээр дэлхий дээр 8 тэрбум гаруй хүн байна. 8 тэрбум гаруй хүн яг надтай адилхан нэг ширхэгч байхгүй. 8 тэрбум гаруй хүн дотор. Яг надтай адилхан ухамсарын одоо онцлогтой одоо сэтгэл хөдлөлтэй ч гэдэг юм уу, яг над шиг одоо ийм одоо ухамсарын хэлбэр байдалтай нэг төрлөختөнч байхгүй. Зүгээр магадгүй зүгээр харах царайгаараа бол байж магадгүй байх та харагдах хэлбэр төрсөн. Харин сэтгэлийн онцлогоороо бол надтай адилхан нэгч байхгүй. Нэгч байхгүй байгаа юм бол тэгвэл энд юу байна гэхээр өөр өгөгдөл байна гэж үздэг. Тэгэхээр өөр өгөгдөл байна гэж үздэг. Энийг л хүмүүс нөгөө Бурхны бэлэг одоо Бурхны зураг гэж андуурдаг. За Бурхны одоо зураг төрөг гэдэг одоо юм байя. За тийм байдаг байя гэж бодъё. Хэрвээ Бурхан одоо үнэхээр одоо бусдын зураг төргийг зурдаг байсан бол нөгөө дөрөв энд зам төвдөр манай энэ орчлон дээр жаргалтай амьтан гэж нэгч байхгүй юм бол манай энэ ертөнцийн хамаг элдний зовлонгийн шалтгааны гэж тэр нөхөр зурсан байдаг. Хичнээн олон сая хүн одоо үлсгэлэнгээр нэрэгдэж байна. Хичнээн олон одоо хүн одоо дан байлдааны уршиг дуртж байна. Хэдэн саяар бол үлсгэлэн одоо ангад цангаатууд дээр Африкийн орнуудын дээр байгаа байдал үнэхээр их зүйл харагддаг шүү. Тэгэхээр ийм юм бол тэр Бурхан гэдэг нь одоо бусдын зураг төргийг зураа сууж яадаг бол энийг ингээд үлсгээд алчи, энийг ингээд эргэтэн дотоод өрүүлчи, энийг ингээд эртгэн шиг ертөнцөөс явуулчи. Гэт ингээд зураа суучаад Бурхан байх юм бол тэрнийг Бурхан гэж нэрхлэх хэрэгтэй юм. Үнэхээр тийм Бурхан байна гэх юм бол муухан чөтгөрч хийж чадахгүй юм гэдэг нь хийгээс үүж байгаа шүү. Тэгвэл энэ дээрээс харахад ингээд Бурханы зураг төрөг гэдэг юм уу, Бурханы зурсан зураг гэж одоо байх боломжгүй байна гэж үздэг. Бурханы зурсан зураг төрөг гэдэг зүйл байхгүй бол тэгвэл энэ ертөнцийн зүйл тогтол. Энэ одоо зүйлүүд нь юун дээр сурлагдаад байгаа гэхээр өгөл үлийн үрийн зарчим дээр сурлагдав. Тэр 8 тэрбум гаруй хүнээс өөр байгагийн шалтгаан Бурхны шашнууд бид дахин төрөлт гэдэг зүйл байна. Урдрлын хүний дадал зуршил бидэнд өгөгдөл болж байгаа энийг л бид авьяас гэд нэрлэж байна л гэж ойлгодог.